Эх орныхоо бүтээн босголтод нэг үзүр сэтгэлээр зүтгэж байгаа бүтээн байгуулалтын эзэд болсон барилгын салбарынхан 2012 онд хийсэн ажлаа дүгнэж усан луу жилийнхээ ололт амжилтаа ярилцаж шилдэгүүд шалрууллаа. Монгол Улсын аймаг нийслэлийн бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлтэд оруулж байгаа хувь нэмэр, барилга байгууламжуудын архитектур, орон зай онцгой шийдлийг үнэлэн хөрөнгө оруулагч байгууллага, архитектор, зураг төслийн инженеруудын хөдөлмөр зүтгэлийг дэмжиж, олон нийтэд алдаршуулах, сурчлан таниулах зорилгоор энэхүү арга хэмжээг 2002 оноос хойш 11 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Тэгэхээр барилгын салбар гэдэг бол бүхний бүтээгч ийм салбар. Өөрөөр хэлбэл бурхан мэгч бүтээгч ийм салбар байгаа. Энэ бүтээсэн нь бол хэдэн зуун жилээр үлддэг учраас бол одоо барилгын салбар гэдэг бол бүтээн байгуулалтын хамгийн тэргүүн үегнээ явж байгаа ийм салбар. Тийм учраас өнөөдөр энэ улс орны бүтээн байгуулалтын мөнгө нүүр царай болж улс орныхон хөгжлийн тойл болсон, нийслэлийнхээ өнгө жахаа болсон энэ барилгуудыг бүтээн байгуулсан тэр хүмүүст шагнал болох арга хэмжээнд оролцсондоо баяртай байна. Уламжлалтын арга хэмжээг Монголын хот байгуулалт хөгжлийн танхим, Монголын хотуудын холбоо, хот байгуулалт зураг төслийн идеал групп хамтран зохион байгуулсан юм. Шилдэг байрлах өргөмжлөх ёслолын арга хэмжээ нь орчин үеийн архитектор, шинэлэг байрлал, үр ашигтай хөрөнгө оруулалт, шилдэг байрлах байгууламж гэх мэтийн номинацуудаар нийтдээ 12 байгууллага шилдэгээр шалгарсан. Coyote компани The One Residence орон сууц нь Sunday Group-ийн Peace Tower Office, худалдаа үйлчилгээний барилга нь ID Group компани Volley Apartment, орон сууцны объект Өндөр Буянт Холдингийн UB Town орон сууц, Наран Trade компани Наран Мол худалдаа үйлчилгээний төв, Дорногов аймгийн засаг даргын тамгын газрын Соём цогцлбор, Happy Mart компани Home Plaza 2 худалдаа үйлчилгээний төв зэрэг бүтээн байгуулалтууд оны шилдэгээр тодорсон юм. Мөн Монгол Hyundai Automotive компани автомашины үзэсгэлэнгийн танхимын барилга болон оюут толгой компани хөрөнгө оруулалт бүхий, Хам бомбод нисэх буудал, Түнчлэн Алтай нисэх буудлын барилга, Дүнжин гарав компани Дүнжин гарав худалдааны төвүүд луу жилийн шилдэг бүтээн байгуулалтаар тодорлоо. Түнчлэн шилдэг архитектороор 29 эрхэм шалгарч батламж гарцсан юм. Тэгэхээр өнөөдөр энэ Монголын хот байгуулалтын хөгжлийн танхимаас ийм усан луу жилийн өөрөөр хэлбэл 2012 оны хамгийн шилдэг барилгуудыг шалгаруулж ийм сайхан арга хэмжээ зохиож байгаад би өөртөө их талархаж байна. За манай Наран группийн хувьд бол худалдаа үйлчилгээний ийм үйл ажиллагаа эрхэлдэг компани голцов. Тэгээд энэ худалдааны Наран Мол худалдааны төвөө одоо барьж байгуулсан 12 онд ашиглалтанд өгсөн. Энийг одоо 2012 оны шилдэг барилгаар шалгаруулж байгаа. Би одоо өөрөө хувьдаа баяртай байна. Энийг одоо энэ ашиглаад боломжийг ашиглаад энэ өрх одоо зураг төслийн компани болон энэ манай барилгыг барьсан GD компани удирдлагад одоо их баярлж байгаа илэрхийлж байна. За 13 оны хувьд бол бидээс бас зүгээр суухгүй. Манайх энэ Улаанбаатарын төвийн ЮНЕСКО-гийн гудамжинд бас 16 давхар орон сууц худалдааны 5 давхар үйлчилгээний ийм нэлээд томоохон одоо цогц барилгын ажлыг одоо эхлүүлнэ. Энэ ажил маань бас энэ Улаанбаатарын Баян зүрх дүүргийн одоо оршин суугч нар энэ хотын өнгө үзэмжинд мэдээж өнгө үзэмж нэмж Улаанбаатар хотоо улам гоё сайхан болгоход хувь нэмрээ оруулна гэж бодож байна. За уг нисэх онгоцны буудлыг барихад одоо зураг төслийг нь бол татахгүйч EasyT гэдэг компаниуд хийсэн. Мөн Gidra.com компани бол зураг төслийн ажил хийсэн. Гүйцэтгэлийг нь бол Арт зураг компани бүхэлднээс байгаа. За манай онгоцны буудлын онцлог нь бол үндэсний онцлогийг тусгаж Монгол зохион бүтээгчид, Монгол барилгачид, Монгол инженерүүд хийсэн. Цааш ч монголчууд ашиглахаараа ийм онцлогтой байгаа. Иргэний засгийн талаасаа бол 240 зорчигч үйлчлэг нэг цагт үйлчлэлийн боломжтой. Зур усны урт нь бол 3250, өргөн 45. Ингээд бол одоо 4C ангиллын нисэх бодлуулсан байгаа. Засгийн газрын бодлого мөн иргэний засгийн ерөнхий газрын сангуучлалтаар за баруун 4 аймагт нисэх бодол барих, хатан улстай зурагч хийх ийм ажлууд явагдсан. Энэний үр дүнд 2013 онд одоо манай нисэх бодол ашиглалтанд орсноор манай нисэх бодлын энэ барилга усан луу жилийн одоо шилдэг барилга болж байгаад бид хамтлагийн зүгээс баяртай байна. Үнэхээр баруун хязгаарт алс хол амьдарч байгаа хүмүүсийг үйлчлэхэд хөнгөн шуурхай одоо
төргийн шуурхай амьдралын хурдан түргэн холбоход энэ бол маш том тийм хөрөнгө оруулалт орж байгаа. За үндсэндээ манайх бол покер зуугийн хүчин чадалтайгаар эргэжийн угчийн хоёр танхимтай орчин үеийн одоо технологид нийцсэн ийм одоо барилга болсон. Үнэхээр чанартай барилга болсон учраас өнөөдөр энэ усан луу жилийн маань шилдэг болгож шалгаж бид өргөмжлөө аваад баяртай байна. Ингээд манай барилгыг барихад бодлого оруулж өгсөн засгийн газар, иргэний засгийн ерөнхий газар, за нийс төрийн компанийнхандаа алтаажуудынхаа өмнөөс баяр талснаа илэрхийлье. Тэгээ яг манай компани энэ хот байгуулалт хөгжлийн танхимын шилдэг одоо барилга барьсанд одоо маш их баяртай байна. Энэ номинацид одоо шагнал авсандаа баяртай байна. Тэгээд энэ ажлыг хийж бүтээхэд одоо ганц манай компанийн хамт олноос гадна бас манай туслан гүйцэтгэгч нар, хөрөнгө оруулагч нар, ялангуяа энэ хүнд одоо санхүүгийн масны хямралтай хүнд хэцүү жилүүд байлаа шүү дээ. Энэ жилүүдэд манад хөрөнгө оруулалт санхүүгийн дэмжлэг үзүүлжсэн голомт банкны хамт олон бид бас маш их талархаж явдаг. Энэ ташрамд одоо илэрхийлэх нь зөв байх гэж бодож байна. Барилгын стандарт чанарын хувьд манай компани бол ер нь Европ стандартыг маш төлхөө барилгатай хэрэглэдэг. Тэгээ ер нь аль болох Европын улс орнуудаас барилгынхаа үндсэн материалуудыг татаж оруулдаг. Мөн Европын стандартлагдсан баталгаажсан барилгын материалууд хэрэглэдэг. Энэ тал дээр ер нь их анхаарал тавьж ажилладаг та. Шилдэг байрлал өргөмжлөх ёслолын арга хэмжээнд салбарынхандаа хүлээн зөвшөөрөгдсөн томоохон арга хэмжээ болж чадсан нь хуран цугларсан зочдын цар хүрээнээс харагдаж байсан юм а. Эдгээр шилдэг байрлал 2012 ёслолын арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг TV5 телевизийн өвлөөлөх хөрөнгө нэвтрүүлгээс эрхлэн гаргаж байгаа. House Location сэтгүүлийн шин дугаараас унших боломжтой. Мөн шинийн 3-7 жилийн шилдэг байрлалуудын нэвтрүүлгийг бүрэн ихээр нь цэгэр дэлгэцээрээ үзэх боломжтой юм.